За орой мэндийг өргөх нь зөв баха. За ингээд лайв устгаад байгаа учраас бичлэг хийгээд оруулъя гэж бодож байгаа юм аа. За өнөөдөр болсон үйл явдлаас маш одоо үнэхээр сэтгэл дундуур байгаа юм аа. Тэгээ үндсэндээ бол хуулийн дагуу 100 мянган одоо хүний иргэний гарын үсгтэйгээр уран одоо олруулж бодлохыг одоо эсэргүүцэж энэ гэрээгээ цуцлаа гэдэг энэ одоо шаардлагыг улсын хурлд өгсөн байж байгаа. За ингээд энэ зүйлийг бол одоо үндсэндээ одоо үндсэн хуулийн одоо 3-1-ийг одоо үндэслэн төрийн эрх ард түмний мэдэлд байдаг хэмээх зарчмын дагуу бид бүхэн одоо 100 мянган хүний гарын үсгийг одоо өгсөн боловч үндсэн хуулийн энэ одоо агуулгуудыг бол уландаа гисгэж өөр соорондоо одоо шилжүүлж энэ хариуцлагаас одоо зугтаж байна гэдэг ийм зүйлийг одоо хэлэх зөв баг. За дараагийн асуудал бол одоо гадны хөрөнгө оруулалттай одоо Монгол улс одоо хөгжих байна, цэцэглэгч байна гэдэг ийм зүйлийг одоо ярьж биднийг одоо 35 жил одоо ингэж хуурсан байж байгаа. Өнөөдөр Монгол улсад бол одоо 3 мянган уурхай ажиллаж байгаа боловч одоо бид бүхний одоо гадаад болон дотоод өр за цаашлаад ард иргэдийн маань одоо өр төлөөс гэвэл одоо тамтгаа алдсан байгааг та бүгдээрээ мэдж байгаа гэж одоо бодож байгаа. Ингээд энэ бүгдээс харах юм бол одоо 126 улсын хурлын гишүүн мөн одоо ерөнхийлөгч маань юу бодож явдаг юм бол бодол санааг нь одоо үнэхээр ойлгохын аргагүй юм аа. Урааныг эсэргүүцэхгүй дэмжиж одоо хөгжил цэцэглэлт яриад байгаа явдал нь бол өөрөөр хэлэх юм бол маш ухаангүй алхмаа л гэж одоо би хэлэх гээд байгаа. Дэлхийн нийтийн одоо 7 тэрбум хүн одоо энэ урааны хор хөнөөл энэ асуудлуудыг одоо маш ноцтойгоор авч үзэж энэ урааныг олборлох энэ зүйлээс бол татгалзаж хааж байгаа гэдгийг бол та бүгдээрээ мэдж байгаа. Гэтэл Монгол улсын маань одоо эрх баригчид болон улсын хурл засгийн газар ерөнхийлөгч нь бүгдээрээ энэ зүйлийг одоо дэмжицгээж нийт Монголын ард түмний оршихуйг газар нутгийг агаар усыг алга хийж одоо үгүй хийх гэж байгаа. Энэ явдал бол өөрөөр хэлэх юм бол эх орноосоо болон Монгол улсаас урвсан одоо үйл явдал байлаа гэж одоо би үзэж байгаамаа. Ингээд үндсэн хуулийн 25 зүйл заалтыг зөрчсөн энэхүү урааны гэрээг цуцлахыг одоо 100 мянган